Зарим жолооч үргэлжилсэн цагаан зураас давж эргэх улмаар урсгал сүрч дүрм зөрчдөг тохиолдол байдаг. Энэ байдлыг засахын тулд автозон дээр замын хашлага байршуулсан. За өөрөөр хэлэх юм бол иргэд өөрсдөө хууль дүрмээ баримталдаг бол үргүй зардал гарахгүй байх боломжтой. Дараах жишээ харуулж байна. За энэ хэсэгт 170 м үргэлжлэх замын хайсыг бол байршуулсан байна. За өмнө нь энэ хашлага байгаагүй тохиолдолд бол жолооч нар энэ үргэлжилсэн цагаан зураас дээгүүр давж иргэдэг. За улмаар бол яг энэ хэсэгт цохиомол төвчрөл үүсгдэг. За мөн автотусал бол ихээр гардаг байсан гэдгийг бол цагдаагийн байгууллагаас хэлж байгаа. За харин хашлага байршуулснаар замын төвчрөл бол харьцангуй сэрэг болсон юм төр зурагтай байна. Өмнө нь одоо төгжрөө үүсдэг шүү дээ. Энийг бол 100 гаруй жишээ ирэх гэж дайраад машинууд. Тэгээд өглөө оройн цагаар бүр илүү төвчрөө үүсдэг шүү дээ. Нэнгээр ер нь нэлээ явдаг. Тэгээд ингээд хашлага байршуулсан чинь энэ зам дээр яг төгжрөхээ болцсон. Зөрчлийн тухай хуульд жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж хүнийг 51-чтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Жолоодох эрхийг хасах шийдэлтэй үргэлжлсэн цагаан шугамд авч ийн гэсэн. Эсрэг урсгал руу орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань та бүхэн маань дүрм зөрчсөн үйлдэл битээ гаргаач. Энэ нийслэх хотод одоо замын хөдөлгөөний эрчим ачаал их байна гэж байгаа боловч зохиомол төвчрөл саадлах буюу замын хөдөлгөөний ачаал үүсгэж байгаа зүйл нь жолооч нараас шалтгаалж байгаа зүйл байна. Энэхүү замын хашлахыг хаан улдүүргийн замын цагдаагийн хилцээхэн дүүргийнхээ удирдлагуудад уламжилснаар саяхан байршуулжээ. Өртгийн хувьд тодорхойгүй байгаа ч нэгэн тооцооллыг хийж үзье. За тухайлбал Улаанбаатар хотын автозамын төвчрлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд 12700 м урт нэгдүгээрийг нэг тусгаарлах хашаанд нийт 950 сая гаруй төгрөгийг зарцуулсан гэж мэдээлж байсан. За ингэж тооцоолвол 1 м нь 74800 төгрөгийн үнэтэй байх нь тэгвэл 170 м хашлахын үн 12 сая гаруй төгрөг болж байна. Хэрвээ жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрддөг бол энэ хэмжээний зардал гарахгүй байх боломжтой.